Англи хэлний ярен дээр маш их ашигладаг for now. За эсвэл by now гэсэн энэ хоёр үгийг ямар үед ашиглах вэ? Хамтдаа суралцъя. За for now болвол яг одоо л гэсэн санааг илэрхийлдэг. За жишээ нь for now I'm comfortable living in this apartment. За тэгвэл яг одоо би энэ орон сууцнд амьдрахад тухтай байна. Яг одоо болж байна гэсэн. Энэ нь ирээдүйд магадгүй солигдож магадгүй. Тийм учраас яг одоо гэсэн санааг илэрхийлж байна. For now I like this food. Яг одоо бол би энэ хоолнд дуртай. За ирээдүйд магадгүй солигдож магадгүй. Өөрөөр хэлбэл temporary situation. Төр зүрийн нөхцөл байдал бид нар for now гэж ашиглана. За by now болвол тийс өөр утгатай. By now болвол ямар нэгэн зүйл өдийд болчихсон байх ёстой гэсэн санааг гаргадаг. За жишээ нь the train should have arrived by now. За тэгвэл өдийд вагон ирчихсэн байх ёстой. За тэгвэл энэ утгаараа бол бид нар ямар нэгэн зүйл болчихсон байх ёстой гэсэн санааг гаргахад by now-ыг ашиглана. За ингээд хэдүүлээ хамтдаа суралцъя.